Сайн байцгаана уу та бүгдэд энэ өдрийн мэндийг хүргэе. Altres Sport хорын таеквондогийн тасгалжуудагч бэлгүүн байна. За өнөөдөр та бүгдэд цээжний хамгаалт буюу хуугуу гэдэг хамгаалтыг яаж зөв өмсөх талаар зааж өгөх болно. За миний гарт байгаа энэхүү зүйл маань миний яриад байгаа хуугуу буюу цээжний хамгаалт. За харж байгаачлан хоёр талаараа өмсдөг байх нь байна. За цэнхэр улаан талаас гарах юм бол ингээд солиод өмсөж болно гэсэн. За анхан шатны хүүхдүүд маань мөн эцэгчүүд маань хүүхдтэй яаж арзмаарыг яаж зөв сонгож өгөх талаар ярих юм бол за энэ ч бол арзмаар нагаад байх гэсэн үг. Арзмаар, хуугууны арзмаар. Бэлтгэлдээ ер нь бол том хуугуу өмсөх нь бол илүү тийм өөрийгөө сайн хамгаална гэж үздэг. Таарж нүггүй яаж тамирчид маань үзгүй гэхлээр хөл ингээд дээшээ өшөлтөд цаадгүй байх юм бол өөрт чинь илүү тийм таатай байх болно. Илүү таарж ийн гэсэн үг. За магадгүй бүр юм том арзмарын хуугуу өмсчөөд хөлн дээшээ гарахгүй байх юм бол өшөлтөд хэцүү бас томдж байна гэсэн үг юм аа. Энэхүү зүйлийг ганцаараа болон багаараа яаж өмсөх талаар зааж өгье. За тамирчид маань энэхүү зүйлийг бас ганцаараа өмсөж болно. За яаж хурдан хугацаанд өмсөх вэ гэхлээр сууж агаад хоёр үлээ урагш нь олгож агаад цээжний хамгаалтынхаа дотуур нь биш өмсөж байгаа талаар нь уйна гэсэн үг. Үдээс үдчихэж байгаа юм шиг уйчих учраас хинж чадхаар. За хэтэрхий чанга байх юм бол өшөглөх болгонд аймханд орно гэж яддаг тийм ээ. Сул уйх юм бол илүү тохиромжтой гэсэн. За ингээд бэлэн болсон хуугуу буюу цээжний хамгаалтаа ингээд өмсчнөө гэсэн. Бэлтгэлийн явцад хуугуу өмсөж сурлаа. За одоо та бүхэнд игний болж байгаад яаж өмсөх талаар зааж өгье. Багаараа болон бэлтгэл дээр нэгийн цуваанд ороод цээжний хамгаалтыг өмсдөг. За уйж явах явцад энэ ингээд задгаараад идэг учраас уйлж байгаа тамирчин маань тохоогоос хавчиж өгнө гэсэн. Тэнгууд уйж байгаа тамирчинд илүү амархан байх болно гэсэн. За уйж байгаа тамирчин маань нөгөө хүндээ тааруулсан үгүйг сайн мэдэхгүй учраас ихэд чанга байх юм бол бас өшөглөг болгонд ороод идэг учраас тамирчин маань өөрөө чанга суулаа тааруулна гэсэн. Тэгээд хууг чангалах гээд хоош нь ингээд татаад идэг гэсэн. За тэгэх юм бол буруу ингээд ирчилж татснаас үүдэлтэй энэхүү бэхлэгийн хэсэг маань нэх удахгүй ингээд тасарчдаг гэсэн. Хоош нь биш доош нь татчиж өнцгөн тааруулж татнаа гэсэн үг. Тэгэхээр тамирчид маань энэ зүйл дээр анхаарад өөрийнхөө болон клубийнхаа хуугуу цээжний хамгаалтыг урт хугацаанд хэрэглэхийн тулд зөв үед сурах нэ. За ингээд бид нартай хамт байсан та бүгдэд баярлалаа. Дараагийн бичлэгээрээ уулзлаа. Баярлалаа.